Монголын шавьтай хоккейн шгшөөгийн тамирчид Филиппин улсын Манила хотноо зохион байгуулагдсан Challenge Cup тэмцээнээс аваргын алтан медалийг хүртэж нэгэн түүхэн амжилтыг үзүүлсэн билээ. Монголын хоккей спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн манай шгшөөгийн тамирчид даваа гарагийн үдэш эх орондоо хүрэлцэн ирлээ. 4-р сарын 3-наас 8-ны өдрүүдэд Филиппин улсын Манила хотноо Challenge Cup тэмцээн болж өндөрлсөн билээ. Тус тэмцээнд Монголын шавьтай хоккейн шгшөөгийн тамирчид оролцож алтан медаль хүртсэн түүхэн амжилтыг үзүүлсэн юм а. Энэхүү тэмцээн өмнө 11 удаа зохиогдоход манай шгшөөгийн тамирчид 10 удаад нь оролцож 4 хүрэлнийг мөнгөн медалийг хүртээд байсан. Харин энэ жил алтан медаль хүртэж Монголын хоккей спортын тамирчдын түүхэндх хэдийн чиндаас хүртсэн анхны алтан медалийн эзэд боллоо. Нэгэн шинэ амжилтын эзэд болсон Монголын шавьтай хоккейн шгшөөгийн тамирчид даваа гарагийн орой эх орондоо ирлээ. Тэднийг Монголын хоккей холбооны удирдлагууд арга гэрийнхэн найс нөхдөд нь хүлээн авч аваргын баярыг хамтдаа тэмдэглэсэн юм а. Энэ удаагийн тэмцээн маань бол нэлээд бас бидэрт нэлээд ачаалттай боллоо доо. Яг бид тэмцээнийхээ өмнө жил болгоныг 2-7 хоног Орос руу яваад бэлтгэл хийчихсэн. Энэ жил хөрөн мөнгөний болцоог ус болоод бэлтгэл хийж чадаагүй. Үндсэндээ бараг 3 бэлтгэлтэй байжгаад ингээд тэмцээндээ очсон. Азийн орнуудын тулд зэрэг тогтоо цомын тэмцээн гэж болдё. За энэ удаагийн энэ цомын тэмцээн цомын тэмцээн бол 2 ангилалтай болон дээд доод гэхээр бид манай улс бол дээд ангилалд нь байдаг. Ингээд дээд ангилалд нь олон жил тоглоод энэ жил одоо аваргын алтан медаль аваад шууд дэлхийн аврал руу орох, дэлхийн аваргын өрцөн тоглолтод орох эрх нээгдэж байгаа юм. Гисэн хэдий ч харамсалтай зүйл техникийн нөхцлөөс олон улсын хоккей холбоос тавьдаг шаардлага буюу одоо тухайн орн битүү ордонтой байх ёстой гэсэн юм шаардлага тавьдаг. Тэгээд тийм нөхцөл одоохондоо бид байхгүй учраас хэдэн жилдээ одоо энэ ангилалтай одоо тоглоно гэсэн үг. Монголын шавьтай хоккейн шгшөөгийн удаагийн тэмцээний эхний тоглолтоо Сингапур улсын шгшөөгийн эсрэг хийж 5-3-аар hodсон бол Кувейтийг 11-ээр hodсон. Харин 3 дахь тоглолтод эзэн орон Филиппиний шгшөөг 6-5-аар хожигдсон юм. Ингээд сүүлийн тоглолтод Тайланд эсрэг хийж 5-1-ээр ходжсноор аваргын алтан медалийн болцлыг биелүүлсэн юм а. Сэтгэл өндөр байна. 10 жил энэ цомын төлөө Монгол шгшөөг тоглож энэ жил цомоо авлаа. Сэтгэл үнэхээр өндөр байна. Ер нь жил болгоно л манайх сайн тоглодог л да. Нодлон бол аваргын төлөө тоглож бүлийт явж хожигдсан. Энэ жил бол Филиппиний баг, Тайландын баг маш сайн орж ирсэн. Легонрууд, Япон тоглогч нар, Чех тоглогч нартай ирсэн. Монгол улсын шгшөөг, Монгол залуучууд үнэхээр сайн тоглож аваргын алтан медаль цомыг авлаа. Тактикийн хувьд одоо ямар тактикийг энэ жилийн тэмцээнд голдож, ямар тактикээр? Тактик бол манайх 5 пятерк гарсан. 5 пятерк цуцлтгүй байнга өндөр темптэй тоглосон. Дасгалжуулагч нар маань тактикийг бүрэн боловсруулсан. Тэрний дагуу тоглож ажиллаа доо. Challenge Cup тэмцээнд төрүүлсэн Монгол улсын хоккейн шгшөөгийн тамирчдын өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга хүлээн авч уулзсан баяр хүргэлээ. Энэ үеэр тэрээр тамирчдын сан сэтгэгдлийг сонссны дараа бэлтгэлгүй заалалгүй мөртлөө багийн спортын төрлөөр өндөр амжилт гаргасанд маш их баяртай байгаагаа хэлж Олимпиад оролцох өндөр зорилго өмнөө тавихыг хүслээ. Монгол улс битүү дээвэртэй ордонтой болоход анхаарч энэ төрлөөр бэлэн болж байгаа төслүүдийг ажил хэрэг болгохын тулд элчин сайд нартай хамтран ажиллаж байгаа цаашид анхаарал хандуулахыг хэллээ. Уулзалтын төгсгөлд тамирчид болоод Монголын хоккей холбооныхон Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзах уулзалтын хүсэлтийг өдөрт нь хүлээн авч уулзсан талархаад тамирчдын мөрөөдөж явдаг битүү ордон барих асуудалд анхаарал хандуулж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.